Анги шагдар хэмээх чагдар бал самбуу. Анги шагдар хэмээх чагдар бал самбуу нь алдан ширээгийн ар халахын лэгдэн жид хэмээн алдаршсан гэтэлгэгч лам болоо. Монголын буддын шашны гүн ухаантан их хүрээний сүнгийн аймгийн гавж сүнгийн анги лам гэж алдаршсан шагдар 1869-өөс 1934 оны хооронд амьдарч байсан бөгөөд хуучнаар халахын Түшээт хаан аймгийн Говь Мэргэн онгийн хошуу Эдүгээгийн Дорногов аймгийн Игхэд сумын хүн юм аа. Анги лам шагдар гуай багаасаа нохойд хайртай, нохойд хоолунд өгөх дуртай хүн байжээ. Энэ нь ямар учиртай вэ гэвэл эрт дээр цагт энтхгийн их мэргэн Асанга буюу Пагва тогмед хэмээх лам Майдар бурхантай уулзан хэмээж 12 жил ууланд бясалгал хийсэн боловч уулзаж чадаагүй гинэ. Ингээд цөхрөөд уулнаас буугаад явж байтал нэг биеийн өтсөн шар нохой таарчээ. Тогмед тэр нохойг их инэрч өтнөөс нь салгах аргыг эрэлхийлж нохойн биеэс өтийг шууд гаргаад хайчаар өт нь үгчих гээд байдаг. Өтийг хэвээр нь орхичих гэхээр нохой нь үгчих гээд байдаг. Тэгээд аргаа барахтаа өөрийн гуйыг зүсэж өтийг түүнд хий гэж боджээ. Тэнхүү өтийг өөр зүйлээр авах гэхээр өт үхнэ гэж бодоод өтийг амаараа авч хийхээр шийдэж нүдээ ханиад нохойн биеийг тэмтэртэл нохой баригдсангүйд гайхаад хартал өмнө нь Майдар бурхан ирээд зогсож байхыг үзжээ. Тэрхүү өттэй нохой бол Майдар бурхан өөрөө байжээ. Тиймээс анги лам гуай Майдар бурханы тэр түүхийг шавнартаа ярьж нохойг Майдар бурханы хувилгаан хэмээн инэрч байхыг захидаг байжээ. Анги лам гуай таалал төгсөх үедээ шавнартаа миний биеийг оршуулах үед зүүн урд зүгээс хамуутай шар нохой ийш тийш харж бие долоосоор хурч ирвэл намайг Майдар бурханы оронд төрсөн гэж мэдээрэй. Хэмээн хэлсэн бөгөөд сүүлд нь хэлсэн бүгд ёсоор болсон гэтэйг. Анги ламыг таалал төгссөний дараах ном буйныг хийж байх тэр цагт нэгэн санамар сайд шавн анги ламыг Майдар бурханы орон болох Гандангийн орноор дайраад Диваажинд залрлаа гэж зүүдэлсэн гинэ. Мөн анги лам гуайн дотн найз номын нөхөр болох Заваа дамдан гуайн зүүдэнд хэрхэн зүүдлэгдсэнийг ийн өгүүлжээ. Миний зүүдэнд би Заваа лам гуай Жадамбын судрыг барьж явсаар Майдрын ордны үүдэнд хүрв. Ордны дотор талыг харахад хүн багтахаар зайтай санагдлаа. Дахин харахад Чин вангийн дандар аграмб сууж байгааг харав. Түүнийг Майдар бурхан бодтой байна гэж сансан. Бас Эрхмийн аймгийн багш Минжүүр, Сүнгийн аймгийн Баг Дамбдаржаа зэрэг таньдаг дээдс лам нар олон байгаа харагдав. Гэвч тэдний дундаас Сүнгийн аймгийн шагдар нь намайг хармагц "Хүй! Миний дэргэд нэг хүн багтаах зай байна" хэмээн хоёр нүдэрээ дохин зааж байгааг зүүдлэв хэмээсэн байдаг. Тэрээр Дондон жуин таажид намшид тарлаам цадам ламдик ганжуур жигва парчин гаглан гэх зэрэг олон зуун ном зохиол бичиж барлан сударлаж олны хүртэл болгожээ.
Мөн Майдар бурхныг баясгагч тахилын үйл гарахын орон зохиол бүлгөө. Мөн түүнчлэн гүнжийн их чааны таажид Жумбрачева, Ганжууржигва, Парчин гаглан, Жигд бараалын таажид Шицон жацаан гэх зэрэг олон зохиол бүтээл тойрвжээ. Түүний энэ олон зохиол бүтээл дундаас Майдар бурхныг баясгагч тахилын үйл гарахын орон зохиолыг та бүхэндээ хүргэе. Маш гайхамшигт чин зоригт нэгүүлсвийн цагаан үүрээс мандах нарны садан хийгээд манз ширийн зүрхэн судар тарнийн манлай шашны лянхын цэцэрлэгийг алсын оронд арвижуулахын тулд магад сайн номл лингэрлийг сацраан ач төдрийн итгэл бээр тэтгэгтэн оюун доод шавийн оюуны нүдийг нээхийн тулд оногдсон хувилгаа тааруулж сайн номыг номлох үед онц мэрэгдийн дунд ханцшгүй мэрэгэн ёсн одоо шанх үгүй боловч таван шанхад юм болов. Өөрөө бусдыг эрхэмлэх нэгүүлсвийн усн өөрийн амгалан хүсэх галыг эртнээс унтраасан. Өөрөө тэргүүтэн амтныг цаг бүхнээ энэрхэн өрөвдөхүйн сан жанрайсаг энэ газар заларсан буюу. Зарлиг дээд урдын ёс мэт 8 номыг төвчсөн. Зарлиг хийгээд шастэр заах хэлэх сонсох гурваар зарлиг өвдөс хуучин шинийг барьж тэтгэн арвижуулсан зарлигийн ач тэнсэлгүй үйлсэн огторгүй сацуу. Анхаарах итгэлгүй нугуудын итгэлийн дээд авралгүй нугуудын авралын тойл аврах өмг садан үгүйд өмг садан бөгөөд агуу хүнийг олсноос бусад өөр юу? Богд тойм багшийн 3 нууц үйлсийн далаагаас бишрэн сүслэх гарын хонхроор утгаж авсан нь хангардын зорчид замд бэлзуухай хичээх мэт харваас ухаан баг миний ховн хизээч бус буй. Тэгвч үзэх сонсохын орон болсон хувь зүйлээс тэнэг зоргийг үүсгэн бишрэн битсэн үүнд тэрэлсэн үгэнд алдаа эндэгдэл утгад үл зөхөх юу байгааг тойлмит номын мэлмэтэ мэрэгдэд хүлцэл айлтгая. Энд шамдсан буйны нарны гэрлэлээр их болсон амтны газар дэлхийд боловсруулан гэтлэгч мөрийн линхваг бодтой мишэлгэх эцсийн шим дэлгэрэх болдгоо. Ялгуусан бүхний эрхэм зарилгийн хамаг утгыг янараа үл дийлдэх өөрийн чадал нээгдсэний хүчээр ямагт агуу ухааныг олж бурхан бүхнийг ямагт баясгагч ном хэлцлийн тахилын үйл түгэх болдгоо. Өдөрдөгч нарын аймаг савын маш нарийн онсыг уг янзаар нь тус тус холилгүй ухан нэн чадах сарвал ухааныг олоод ундран заах тахилын үйлээр бурхан бүгдийг баясгах болдгоо. Бурхан бүгдийн дээдийн ном нь буруу атгаг эс онох найдангүй санаа бүхнийг бос жирэмгц хориглон чадаж түргэн бэлэг ухааныг олж тэмцлийн тахилын үйлийг түгээдэг. Сайн итгэлт бүхний зарилгийн бэрх онсыг саад төрвөл үгүй орох гүн бэлгийг сая олж тойрвлын ршааны далайн үйл сац бурхны орон бүхнийг огоот дүүргэх болдгоо. Ялангуяа бид нар төрөл тутам бүхэндээ ямагт багш дээдлуга хизээч үл хагцсан яруу зарилгийн ршааныг ханалтгүй хүртсээр ямарваа амтэн бүхнийг удирдахын дээд олох болдгоо. Лампны зургийг халзан Эрдэнэ далайн хувийн архиваас уншсан Бат